Эх орон Монголын үндэсний телевиз Монголын хохирол үнэлэгчдийн холбоотой хамтран даатгалын эргэн тойронд сэдвийн хүрээнд даатгал гэж юу вэ? Эргээд тусалдаг. Одоо хэн нэгэн одоо надад ямар нэгэн бэрхшээл үүслэгээд одоо хүнд чи бурханд ч юм хандлаа гэхэд хамгийн бодиттой одоо хүмүүсийн гардаа одоо тусламж өгдөг. Санхүүгийн бэрхшээлийн даван туулах тусалдаг. Санхүү үйлчлэгээ бол энэ бол даатгал. Даатгалын эргэн тойронд нээлттэй хилэлцүүлгийг үзэгчтэнд хүргэсэн билээ. Бол даатгалыг эрдийн даатгал, амьдралын одоо урт хугацааны даатгал гэж ингэж ангилдаг л да. Өнөөдөр дэлхийн нийтээрээ гинтийн болцсошгүй саад бэрхшээл хохирлыг даван туулах хамгийн зөв шийдэл бол даатгал гэдэгтээ санал нийлж байна. Манай улсад даатгалын салбар хөгжөөд 80 гаруй жил болж байгаа ч өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжуудын хүрээнд үйл ажиллагаа явуулахад учир дутагдaltaй байна. Тиймээс даатгалын салбарын хуулиудыг шинжилэн боловсруулах, мэргэжилтнүүд, даатгалын хохирол үнэлэгчид, нөхөн төлбөрийн ажилтнууд, борлуулагчид, даатгалын зуучлагчид, төлөөлөгчдийн ур чадварыг дээшлүүлэх, боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд ярьж байна. За Монгол улсад маань одоо ард иргэд хүн амын тоо нэмэгдсэн. За дээрээс нь нийгэм улс төрийн байдал итвэгдсэн. За санхүү эдийн засгийн хувьд хямарсан. За автозам дээр гэхэд л одоо тээврийн хэрэгслийн нягтршил ихссэн, дуу чимээ өндөртэй, бид бүхний амьдарч байгаа орчин, амьдрах орчин бохирдсон, аюулгүй байдал одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ заалтууд зөрчигдсөн. Энэ үед ард иргэд бид бүхэнд хүсээгүй, за болзошгүй алдаа дутагдлууд ихээр гарч байгаа. За энэ бүгдийг бол бид бүхэнд гарч болзошгүй эрсдэл гэж тооцно. Эрсдэл юунаас үүсгэв гэвэл байгалийн одоо янз бүрийн гамшиг тохиолдож байна. Тэгэхээр мэдээж байгалийн гамшигаас үүдээд гарсан янз бүрийн осол байна. Байгалийн гамшигыг бол бид нэр яаж чадахгүй. За гэтэл нөгөө нэг юм юу вэ гэхээр янз янзын осол гарч ирж байна. Осол бол дандаа хүний үйлдэлээс болдог шүү дээ. Одоо үйлдвэрлэлийн осол гэхэд нөгөө нэг зох ёсны одоо хяналтаа тавиад засвар үйлчлэгээ тохируулга юм хийгээгүйгээс л болж осол гардаг. Болгоомжгүй гэсэн. За энэ эрсдэл бид бүхэнд сэтгэл санаанд эрсдэл учирч байна. Бизнест эрсдэл учирч байна. Эд хөрөнгөнд маань эрсдэл учирч байна. Байгаль орчин, амьдрах орчинд маань эрсдэл учирч байгаа юм аа. Тэр бид бүхэн энэ бүгдээс хамгаалах ёстой. Тэгэхээр эрсдлийг хамгаалах, энэ эрсдлийг багасгах чиглэлээр хоёр чиглэлээр ажиллаж болно. Нэгдүгээрт нь иргэн аж ахуйн нэгжүүд дотооддоо өөрсдөө энэ эрсдлээс урьдчилан хамгаалах, энэ эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр санаачлагтай ажиллах хэрэгтэй. За хоёрдугаарт нь өөрсдөө учирч болзошгүй тэр таагүй үйл явцыг урьдчилан таамаглаж, судалгаа шинжилгээний үндсээр за даатгалын байгууллагуудад хандаж өөрсдийнхөө гарч болзошгүй, өөрсдийн хийж бүтээж байгаа ажил үүрэгтэй онцлогтой хамааруулж, за үйл явцтайгаа хамааруулж даатгалын байгууллагад одоо жишээлбэл энэ эрсдлийг даатгаж байгаа юм. За тэр даатгал гэдэг нь аливаа эрсдлээс иргэн аж ахуйн нэгж байгууллагын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, ашиг сонирхлыг бүрэн бүтэн байлгах буюу хамгаалах зориулт өгөхий мөнгөн хөрөнгийн сан байгуулах үйл явцыг л даатгал гэж байгаа юм. Нийт ард иргэдийн төлсөн энэ хураамжаар одоо тодорхой хэмжээний хүмүүст эд хөрөнгөнд учирсан хохирлыг барагдуулахад энэ даатгалын сан үйлчлэх ёстой юм. Тэгэхээр зэрэг даатгал байснараа хүмүүс одоо бизнесүүд амар тайван ажил үүргээ гүйцэтгэж болно. Түүгээрээ бас улс орны эдийн засгийн тогтвортой байдалд өндөр ажил үйлдэлтэй гэж үздэг юм аа. Даатгалын салбарын үйл ажиллагаа нь өөрөө зөвхөн мөнгөн илэрхийлэлээр одоо яригдж явагддаг ийм одоо үйл ажиллагаа биш ээ. Тийм учраас энэ дээр асар их нийгмийн хариуцлага өөрсөн, нийгмээсээ зөвшөөрөл авсан, ард түмнийхээ итгэлийг олсон, за тогтвортой ажиллагааг хангасан, за мөн чухал асуудал бол хууль эрх зүйн орчин маш сайн байх гэсэн чиглэлүүдээр даатгалын байгууллагууд нь бол ажиллах ёстой юм аа. Монголын төр засгийн байгууллагууд ер нь даатгалын салбарыг илүү төлхөө хөгжүүлэх, ялангуяа хүн ардынхаа амжиргааны баталгааг хангах, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны одоо эрсдлийг даатгалаар хамгаалах энэ чиглэлд бол сүүлийн үед бас тодорхой арга хэмжээнүүдийг бол авч байна. За түүний нэг хэсэг нь бол яхахгүй энэ жолоочийн хариуцлагын даатгал. Тэгэхээр жолоочийн хариуцлагын даатгалыг 2011 онд Улсын их хурл хууль гаргаж
хэрэгжүүлж эхэллээ. 5 жилийн өмнөөс албан журмын даатгалын энэ үйл ажиллагааг жолоочийн хариуцлагын даатгалыг одоо хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхээр энэ ард иргэдэд хамгийн хүртээмжтэй хүрсэн ард иргэдэд нэлээд одоо ашиг тусаа өгж байгаа ийм одоо арга хэлбэр бол манай жолоочийн хариуцлагын даатгал байгаа. Тэгэхээр жолоочийн хариуцлагын даатгал бол манай үйлчлүүлэгчид, даатгуулагчид маань нэлээд ашиг тусыг авч бусдад учруулсан гим хорыг арилгах чиглэлээр маш үр дүнтэй ажил болж байгаа. Тэгэхээр жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх хөшүүрэг нь энэ хариуцлагын даатгал яахрахгүй юм уу? Дэлхийн улс орнуудад энэ жолоочийн хариуцлагын даатгалыг хэрэгжүүлж байж эмүүний одоо муу өрнөлөөг арилгах энэ арга хэмжээг хэрэгжүүлсэн байдаг. Цаашдаа энэ албан журмын даатгал зайлшгүй одоо хийгдэх одоо хэд хэдэн одоо бүтээгдэхүүнүүд байх ёстой. Мэдээж хүний эрүүл мэнд рүү хандсан, за хүний ажил орлоготой одоо гинти осол, үйлдвэрлэлийн осол, эрүүл мэндийн гэх мэт энэ даатгалууд цаашдаа одоо хөгжиж явах ёстой юм аа. Энэ даатгалын салбарт маань чухал одоо цаашид хийгдэх ажлууд нэлээд байдаг, тулгамдж байгаа асуудлууд байдаг. За мэдээж хууль эрх зүйн орчин энэ даатгалын салбарт маш сайн байх ёстой. Яг одоо бол даатгалын зах зээл маань бол ер нь бол нэг одоо үлгийнээс гараад хүлд орж байгаа хүүхэд шиг байгаад байгаа. Ерөнхийдөө бас жоохон эмзэг. Тийм учраас бид нар бол энэ даатгалын салбарт бол хийх ажил, тэ шинжилэл эднэр бол маш их хэрэгтэй байгаа. Даатгалын салбарын нийт 1 жилд орж байгаа орлого нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.5 илүү хувьтай л байгаа юм. Энээс үсэх юм бол үнэндээ энэ салбарын хөгжил төдийлөн явж чадахгүй байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрэхээр байгаамаа. Яг өнөөдрийн биднээс хамгийн их тулгамдж байгаа асуудал юу байна гэхээр биднээс өөрсдөө даатгагч нар маань даатгалын компани маань өөрсдөө мэргэжлийн төвшөнд нэлээд сайн хөгжих ёстой байж байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт бол биднээс даатгалын тухай ойлголтуудыг нийгэмд даатгал яагаад хэрэгтэй юм бэ те мэргэжлээс эрхэм өргөсөн сэгэлбэр гэдэг тэр үндсэн ойлголтыг бол биднээс зайлшгүй өгөх ёстой байж байгаа. Үүнтэй уялдаад биднээс мөн даатгалагчдынхаа суур баазыг нэмэгдүүлэх те гацлынхаа боломжийг нэлээд гүйцэд сайн ашиглах ийм тулгуурласан асуудлууд нэх тулгаар байна. За тэгээд даатгалын нэр төрлүүдийг бид их өргөжүүлэх хэрэгтэй байна. Ер нь одоо бусад улс оронд байгаа даатгалын бүтээгдэхүүнийг Монголдо бий болгож түүнийг нутагшуулж тэр талаар өргөн сургууль сурчлагыг хэлэлцүүлгүүдийг хийж ийм шинэ бүтээгдэхүүн бий болгох талаар анхаарах зөвлөж байна. Бид бүхэнд хамгийн чухал асуудал бол энэ даатгсан эд хөрөнгийн хүний одоо бие сэтгэлийн оюуны болон биет болон биет тус хөрөнгийн одоо хохирлыг тэр таагүй үйл явцаас үүссэн хохирлыг одоо тооцох асуудал байгаа. За хохирол гэдэг маань аливаа хүний эрүүл мэнд, бие бэрхтэн, эд хөрөнгөнд таагүй үйл явцын улмаас үүсэж байгаа энэ одоо үн цэнийн бууралт буюу алдагдлыг л одоо хохирол гэдэг байгаа. Нэгэн хохирол гарсан бол энэ хохирлыг одоо барагдуулах ёстой. Барагдуулахын тулд энэ дээр тодорхой мөнгөн илэрхийлэл хэрэгтэй. Тэгэхээр энэ мөнгөн илэрхийллийг хийж гүйцэтгэдэг үйл ажиллагаа бол үнэлгээний асуудал байгаа. Өнөөдөр санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй 29 компани даатгалын хохирлын үнэлгээ хийж байгаа. Тэгэхээр энэ даатгалын хохирлын үнэлгээ хийж байгаа 29 компани за 25 компани Монголын хохирол үнэлэгчдийн холбоон дээр төвлөрөн үйл ажиллагаа явуулж байгаа юм. За тэгэхээр Монголын хохирол үнэлэгчдийн холбоо маань өөрөө за энэ салбарт ажиллаж байгаа мэрэгжилтэн үнэлгээчдийн мэдлэг ур чадварыг сайжруулах, за даатгалын хохирлын үнэлгээр мэрэгшүүлэх, хөрөнгийн үнэлгээчин бэлтгэх, за энэ даатгалын мэрэгжлийн оролцогчийн хуулийн хүрээнд явагдаж байгаа даатгалынхаа компаниудын хууль эрх зүйн орчинг сайжруулах, үнэлгээчдийнхаа үнэлгээ хийх арга аргачлал заавар зөвлөмжөөр хангах гэх мэтний үйл ажиллагаануудыг одоо холбоон дээр зохион байгуулж байна. За Монголын хохирол үнэлэгчдийн холбоо хүний эрүүл мэнд сэтгэл санаанд учирсан хохирлын чиглэлээр, за эд хөрөнгөнд учирсан хохирлын чиглэлээр, за мөн байгаль орчинд учирсан хохирлын чиглэлээр энэ одоо бодлогын хороод ажиллаж байдаг. Тэгэхээр бид бүхэнд шинэ тутам хэрэгжиж байгаа асуудал бол энэ хүний эрүүл мэнд сэтгэл санаа алдар хүндэд учирсан хохирлын асуудлууд яригдана. Хүний эрүүл мэнд сэтгэл санаа алдар хүндэд учирсан хохирлын асуудал дээр 2015 онд бид бүхэн нэлээд түүхэн одоо акцийг гаргасан. За энэ нь ямар акц байсан бэ гэхээр зэрэг 2014 онд Солонгосын хохирол үнэлэгчдийн холбоотой, даатгалын хохирол үнэлэгчдийн холбоотой хамтраад
За ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ сэдвт ийм сургалтыг Монгол Улсад зохион байгуулсан. За энэ дээр мэдээж шүүх хуулийн байгууллагууд, за прокурорын байгууллага, за даатгалын байгууллага, хохирол үнэлгээний байгууллагууд, үнэлгээчд гэх мэт энэ олон одоо чиглэлийн хүмүүс оролцсон. За энэгээрээ бол бид бүхэн ер нь хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, алдар хүндийг үнэлж мөнгөн илэрхийлээр гаргах бүрэн боломжтой юм байна гэсэн ийм одоо түүхэн одоо ажлыг бид бүхэн хийлээ. Тэгэхээр цаашдаа одоо бид бүхэн нийгэмд нэлээд түгээмэл болсон хүний алдар хүнд, сэтгэл санаанд учруулсан энэ хохирлын асуудлууд нэлээд яригдж байгаа юм. Хохирол үнэлүүлээд ирэх гэж байгаа хүмүүсийн хувьд бол тэр хохирол үнэлгээний талаар бас мэдлэг нэлээд нингэн байдаг. Ер нь бол ойлгоц муутай яриад тэгээд өөрчлөлөх явц дундаа юмыг ойлгоод тэгээд явдаг тал бас бий. Яг ингээд хөрөнгийн үнэлгээчдэг бол бас ямар журмаар яаж ажилладаг бол бас сайн мэддэггүй. Тэгээд аль нэг талд нь үйлчлэлээ гэсэн байдал бол нэлээд ажиглагддаг. Тийм учраас манай хөрөнгийн үнэлгээчд болон хохирол үнэлгээний чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс маань одоо хөндлөнгөөр хараад тусаар хөрөнгийн үнэлгээг хохирол үнэлгээг бол хийж байгаа гэдгийг бол бас хүмүүстэй бас ойлгож авах хэрэгтэй юм байна. За тэгэхээр энэ дээр ард иргэдээс, за даатгуулагчаас, даатгагчаас одоо гомдлууд бас нэлээд тавигддаг асуудал. Энэ үнэлгээчдийн үнэлгээний дүн, энэ одоо мөнгөөр илэрхийлсэн дүн дээр нэлээд маргаан гардаг. За тэгэхээр зэрэг энэ маргааныг шийдвэрлэх одоо зорилгоор Монголын хохирол үнэлэгчдийн холбоо, шүүгчийн тогтоол захирамж, мөрдөн байцаагчийн тогтоол, даатгалын байгууллагын хүсэлт, даатгуугчийн өргөдөл гомдол зэргээс одоо үндэслээд за бүрэлдэхүүн дэш шинжээч томилж ажиллаулж байгаа. За энэ бүрэлдэхүүн дэш шинжээч гэдэг маань тухайн үнэлгээг хийгээгүй 3-аас дээш тооны бүрэлдэхүүн дэш шинжээч томилон нэр зан томилж ажиллаулж за энэ үнэлгээний дүнтэй холбогдсон энэ гомдол маргааныг эцэлэн шийдвэрлэж байгаа. За энэ бол одоо маш их үр дүнтэй. Тэгэхээр зэрэг энэ хохирлыг үнэлж байгаа энэ асуудлаараа санхүүгийн зохицуулахаар оны 2015 оны 11 сарын 23-ны өдөр батлагдсан 407 дугаар тогтоолоор батлагдсан юм журам байгаа. За энэ журман дээрээ бол даатгалын хохирол үнэлэгч компаниуд дээр тавигдах шаардлага, салбар нээх шаардлага бүгдийг тавигдсан байна. Сүүлийн үед бас гарч байгаа алдаа дутагдууд бол даатгалын хохирол үнэлгээний компаниуд маань салбарын зөвшөөрөл авахдаа зайлшгүй нэг хөрөнгийн үнэгээс доошгүй хөрөнгийн үнэлгээчнтэй байх гэсэн энэ зүйл заалтуудыг бас нэлээд зөрчиж байгаа. За энэ үнэлгээчин гэдэг энэ хүнийг бол сангийн яамнаас эрх олгодог. Тэгэхээр энэ сангийн яамнаас зохион байгуулах энэ сургалтыг манай холбоо бас гүйцэтгэж байгаа сургалтын асуудал дээр цаашдаа энэ сангийн яамны энэ мэрэгсэн үнэлгээчин, хөрөнгийн үнэлгээчин бэлтгэх энэ үйл ажиллагаан дээр бид бүхэн идэвхтэй оролцохоор ингээд бэлтгэл ажил хангагдаад явж байна. 2015 онд бид бүхэн энэ хөрөнгийн үнэлгээчин бэлтгэх сургалтыг эхлүүлэн ингээд ажиллаж байгаамаа. Тэгэхээр бид бүхэн энэ даатгалын салбарын энэ хохирлын үнэлгээний бүх одоо заавар журам арга аргачлалуудыг одоо цаашдаа улам сайн болгох ёстой. За хоёрдугаар асуудал бол энэ салбарт ажиллаж байгаа боловсон хүчний ур чадвар, мэдлэгийг одоо нэмэгдүүлэх ёстой. Ийм учраас Монголын хохирол үнэлэгчдийн холбоо санаачлан Солонгосын даатгалын хохирлын үнэлгээ, даатгалын мэргэжилтнүүдтэй мөн албан журмын даатгагчдын холбоотой хамтраад 2016 оны 9 сарын 26-наас 29-ний өдрүүдэд Монгол улсын даатгалын тогтолцоо, албан журмын даатгал, хохирлын үнэлгээ сэдвт 4 өдрийн сургалтыг тун амжилттай зохион байгууллаа. Уг сургалтын хүрээнд Монгол улсын даатгалын тогтолцоо, албан журмын даатгал болон хохирлын үнэлгээний тогтолцоо, хууль эрх зүйн орчныг бүгд найрамдах Солонгос улсынхантай харьцуулан ололт дэвшилттэй асуудлыг тусган авч мэргэжилтнүүдэд зөвлөх юм. Мөн биет бус хөрөнгө олох, оюуны өмч болон амь насны даатгал, мэргэжлийн хариуцлагын даатгалын тогтолцоог хэрхэн хөгжүүлсэн талаараа бүгд найрамдах Солонгос улсын мэргэжилтнүүд өөрийн орны туршлагаасаа хуваалцав. Солонгост бол даатгалын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 11% эзэлж байгаа. Манайд бол 1% хүрэхгүй 0.5% эзэлж байгаа. Энэ яагаад ийм их бага хувь эзэлж байна гэвэл ерөөсөө хамгийн үнэтэй капитал болох хүний санхүүгийн зах зээлд хамруулаагүй байж байгаа. Одоо өөрөөр хэлбэл энэ хүний амнаас эрүүл мэндийн даатгал байхгүй байна. Ер нь амьдралын баталгаач бол энэ даатгал шүү дээ.
Тэгэхээр энэ дээр манай тулгамдж байгаа хамгийн гол бэрхшээлч юу вэ гэхээр хүний аймнаас эрүүл мэндийн хохирлж өндөр дүнтэй гарч байгаа юм. Бүр бидний одоо санаанд буумгүй өндөр үнээр. За хүнгээ чим одоо ямарваа нэгэн гадны шалтгаанаас болоод хөдөлмөрийн чадвараа 50%-аар алдлаа гэхэд насан туршийнхаа олох орлогыг 50%-ыг алдчихсан шүү дээ. Тэр хүн ч одоо өвдөд бариад өнөөдгөө эмчлүүлэх барих тэрүүнтэй холбоотой гарах илүү зардлын дээр нөгөө талаар нь дагаад одоо сэтгэл нааны хүндэр хохиролд орж байна. Одоо хөдөлмөрийн чадвараа 50% алдана гэдэг чинь одоо ер нь 50% өгч ийн гэсэн үг өгшөд одоо бүдүүлгээр хэлэх юм бол ингээ үзлээ тэр хүн бол энгийн хүнтэй адилхан одоо сэтгэл зүйтэй ийм байх бололцоогүй. Энэ бүгд манайх улс Монголоос бусад улс оронд бол мөнгөөр хэмжигдэж, мөнгөөр илэрхийлэгдэж хэрэгжиж байдаг юм байна. Манайд л одоо ийм ажлыг бид нар хэрэгжүүлж хөвшүүлэх гээл ийм ажлууд бол зохион байгуулаад байгаа. Солонгос улсад даатгалыг албан ба хуваарай гэж хоёр төрөл хуваадаг. Албан журмын даатгалд авч тээврийн хэрэгсэл болон байгаль орчны гинтийн аваар осол гарах болон олон улсын нислэгт аваар гарахад мөн автын даатгал гэж байдаг. Амь насны даатгал гэж байдаг. Өвдөд эмнэлэг твцэн тохиолдолд даатгалд хамрагддаг. Гинтийн ослын даатгал гэж байдаг. Монголыг харж байхад Солонгосын 30-40 жилдээ адилхан байна. Гэхдээ Монгол улс хөгжинэ гэдэгт итгэлтэй байна. Хөгжлийг дагаад эрсдэл бас гарч ирдэг. Эрсдлээс хамгаалахын тулд нэг жишээ хэлэхэд барилга нурж унахад мөн далайд 300-аад завь живж байсан. Ийм эрсдлүүд манад гардаг учраас Монгол улс ч гэсэн хөгжиж байгаа учраас энэ эрсдэл гарах магадлалтай. Үүнээс хамгаалахын тулд хохирол үнэлгээний кампани болон даатгалын кампани мөн Солонгос улсын хохирол үнэлэгчдийн кампани энэ чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Энэ жилийн сургалтыг харахад илүү их шат ахисан байна. Солонгос Монгол улс хоёрын хоорондын харилцаа цаашид үргэлжилж хохирол үнэлгээний кампани болон даатгалын чиглэлээр хамтран ажиллах болно. 9-р сарын 26-наас 29-ний хооронд үргэлжилсэн сургалт дууслаа. Даатгалын тогтолцоо, албан журмын даатгал, хохирлын үнэлгээ, сургалтын үр дүнд сургалтанд хамрагдагсад нэгдсэн шийдэлд хүрч номын дуу сонсноо илтгэх сертификат гардан авч мөн салбар хилцүүлгүүдээс гарсан нэгдсэн саналд хүрсэн юм. Үүнд даатгалын мэргэжилтэн хохирол үнэлэгчдийг мэргэшүүлэх, даатгалын хохирлын үнэлгээний нэгдсэн сантай болох, хохирлын үнэлгээний бие даасан хуультай болох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэлээ харилцан солилцож, сургалт салбар хилцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн бодлогын баримт бичиг болгож, санхүүгийн зохицуулахаар хохирол үнэлэгчдийн холбоо, албан журмын даатгагчдын холбоо, шинжлэх ухааны технологийн их сургуулийн бизнесийн удирдал, хүмүүнлэгийн сургуулийн төлөөллүүдэд илтгэхээ зохион байгуулагчид хэллээ. Ийхүү сургалтанд хамрагдагсад сорил шалгалт өгч, сургалтанд сууж, мэргэжил дээшлүүлснээ батламжлах сертификат гардан авснаар арга хэмжээ өндөрлөлөө. Тэнгэр холдож газар хатуудсан цагт иргэд байгууллагуудад даатгал гэдэг хамгийн чухал. Санхүүгийн бэрхшээл гарц хохирлыг даван туулах гол туслагч гэдгийг тэр бүр сайн мэдэрч ойлгоогүйгээс гай барцад таагүй үйл явдлын улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч санхүүгийн бэрхшээлийн өмнө өвдөг сөхөрөх нь цөөнгүй байна. Даатгал гэдэг бол татвар биш. Энэ бол таны эрүүл мэндийн төлөө, таны амь насны төлөө, таны эд хөрөнгө хөгжлийг хамгаалахын төлөө ажиллаж байгаа ийм эрсдлийн том эдийн засгийн арга хэмжээ гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй байна. Хувь хүнд даатгах байснаас хураамжаа төлөөд зайлшгүй тийм эрсдэлтэй ийм зүйл тохиолдох юм бол нөхөн олдохоор аваад явчихна гэдэг чинь хүмүүст ирээдүйдээ итгэх итгэлийг бий болгож амьдрах энэ
сайхан гэрэл гэгийг бий болгож өгч байгаа. Итгэл найдварыг л төрүүлж байгаа гэсэн үг л дээ. Ер нь амьдралын баталгаач бол энэ даатгал шүү дээ. Өнөөдөр дэлхийн нийтээрээ дээрх бэрхшээл хохирлыг даван туулах хамгийн зөв шийдэл нь даатгал гэдгийг эргэн та бидний нэвтрүүлгээс болон өдөр тутамдаа нийгмийн амьдралд оролцохдоо мэдэж байгаа болов. Таны амьдралын баталгаа даатгал юм шүү.